Бичлэг эхлэхээс өмнө лайк дараарай. Шалгалтын дараа бэлтгэлийн зааланд байсан айран дээр Илья орж ирээд "Чи сайжирч. Брэд Жудит хоёр сайн өрсөлдөгч мөнч анаасаа хөөгцсөн мэдрэмж авалгүй утсан байна. Чиний сэлэмж бас их амар юм аа. Айран чиний тэнгэрийн сэлэмж бас гайхалтай байсан." Тэгтэл Илья өөрийгөө үргэлжлүүлж Кронос сэлмийн ахтайм суралцахгүй гэдгээ хэлдэг. Айран яагаад гэдгийг нь асуухад Ильяд анхнаасаа үндсэн сурагч болох төлөвлөгөө байгаагүй. Зөвхөн эхний хэдэн шалгалтуудаа нэгт ороод гэрлүүгээ харих гэж байсан. Учир нь Ильягийн төрсөн ах твийн хамгийн шилдэг гэгддэг Карл Линдсей. Ильяг 7 настай байхад твд ахын нэрийг мэддгүй хүн гэж байгаагүй. Халд тулаанд хөлөг баатруудыг ялж авьяасаараа өөрийн наснаасаа хол өндөрт хүрсэн. Алдартай хүмүүс хүлээн зөвшөөрөгдөж твийн суу тухаантан гэгддэг байсан. Хүн бүхний итгэлийг хүлээсэн Карл Линдсейгийн өмнө Кронос сэлмийн ахтаймт нэгт орсон ч үндсэн сурагч болохоос татгалцсан. Игэл ард зогсож байсан. Тэр бол 14 наснда хөлсний аримтай болсон твийн 2 дугаар суутан Игнэт. Тэр Ильягийн ахтай халд сулдахыг хүсгэд сэлэм зөрүүлэхээс татгалздаггүй гэр бүлээс гаралтай Карл зөвшөөрсөн. Гэтэл 3 дайралтын дараа Игнэтийн ялалтаар дууссан. Биширч ирсэн ахынх нь нэр төр Ильягийн нүдэн дээр бутарсан. Илья ахыгаа тэврээд уйлахад юу ч болоогүй юм шиг байсан ч тэр босож чадаагүй. Хүмүүс нүд үзүүрлэгдснээсээ болоод гүн цөхрөлд автсан. Бусдад үгүйсгүйд нь элэг доог болсон. Баг байсан Илья ахыхаа өрөөнөөсөө гарахаа болсон шалтгаан нь хүмүүсийн харц гэж дүгнсэн. Ильяч бас өөрийнхөө шийдвэрээ бусдын нөлөөнд оруулахгүй гэж шийдсэн ч өөрөө ч мэдэлгүй аль хэдийн бусдын нөлөөнд автчихсан байсан. Илья Игнэт 13 наснда ахтаймд орж 1-р байрыг эзэлсэн учраас би 12 наснда энэ ахтаймд орсон юм. Игнэт 15 наснда хүндэт баатар болсон болохоор би 14 наснда албан ёсны баатарт нэгдмаар байсан юм. Гэхдээ тэрийг Март өөр хүний араас хөөж залхлаа гэд айран руу хараад энэ бүгд чиний ач хэний ч нөлөөлөлд автаагүй чамааг харсны дараа чиний замналыг харсан би шин зоригтой болсон. Би одооноос зүрх сэтгэлээ дагах болно гэдэг. Харин Брэд сэтгэлээр унсан байдалтай айрны гаргасан нүхэн дээр байхад Жудит араас нь ирээд гарч тулалдыг гэхэд нь би боллоо. Саяхан сэлмэнд хүрсэн хүн ийм юм хийж байхад би тийм удаан бэлтгэл хийчгээд дахиад ийм түвшинд хүрэхийн тулд хэр удах бол өдийг хүртэлх зүйлд баярлалаа. Яаж байгаа юм? Дайралт бүрээсмэн бултчихад ганц цохилтоос ч бултаж чадахгүй нүү? Наад би чинь хөшчгөө юу? Чам шиг юм нь ялагддаг би тэгээд юу болох юм? Твинд хамгийн шилдэг нь болох хүнийг баг байхад нь ялснараа үлдсэн амьдралаараа бахархаарай. Хэдэн өдрийн дараа мастрын өрөөнд эцсийн ярилцлагыг авч байдаг. Илья, Брэд тэгээд айран ороход мастер бэлтгэл сурагч Айрон Феррера. Чиний сэлэм далааж буй шалтгаан юу вэ? Ахмад багш тэгж их бодох хэрэггүй. Нэр хүнд мөнгө гэд юу ч байсан ч болно гэхэд хүртэл хариулж чаддаггүй. Айрон Феррера, чи өөрийн хүслээр сэлмийн урлаг сонгоогүй байх нь таны зөв. Хачин байсан юм. Хинээс ч илүү хичээсэн мөртлөө ямар ч сэтгэл хөдлөл мэдрэхгүй байсан юм. Сурагч Брэд Ллойд сайжирч байгаагаа мэдрээд хинээс ч илүү жаргалтай байсан. Жудит Брэдийн ард ороод айсан. Бас их ууралсан гих мэтчлэн бүгд сэтгэл хөдлөл мэдэрсэн. Айрон, чи хэнийг нэг дуурайгаа юу? Тийм ээ, үнэн. Чамд сэлэм далаах шалтгаан байхгүй бол энд үлдэх шалтгаанч байхгүй гэсэн үг. Энэ газар зөвхөн сэлэм далайх биш, өөрийнхөө оршихуун шалтгааныг олдог юм гэснээ нэг тусал цус авчийгээд хартал Кронос сэлмийн ахтаймын 27 дахь үеийн төгсөгч үндсэн сурагч Айрон Феррера 1 жилийн дотор өөрийн шалтгаанаа олоорой гэд Айроныг явуулна. Үүдэн дээр Илья давтаа үерээ точлоорой гэд гэр бүлийнхээ тэмдгийг өгдөг. Энэ тэмдгийг хаалгачд өгөөд уулзна гэсэн үг. Гэсэн дундаас нь Жудит орж ирснээр өөртөө бас нэг аваатгадаг. Бас өмнөх явдалтаа уучлалтгүй. Цаа талд нь явах гэж байсан Брэд дээр Айрон ирээд чиний ачаар сэлэм далайх гайхалтай гэдгийг ойлголоо. Урагш явах шалтгаан минь та нартай уулзсанд би шүү гин. Тэгээд Брэдийг тэргэндээ суухад Айрон Брэд хамтдаа илүү хүчрхэг болоод дахиад уулзцгаая. Удалгүй мөөгийн ирээд Айроныг авахдаа Илья Жудит хоёрт залуу эзэнтэй минь нөхөрлсөнд баярлалаа гэд мөргөн. Сүүлдэн Жудит ахтаймд ганцаараа үлдэхэд Брэд араас нь хүрээд ирдэг. Тэгснэ би бол Ллойд гэр бүлийн гишүүн бууж өгнө гэж байхгүй юм байна гэж мэгээд ингээд тэр хоёр хамт ахтаймд үлдэнэ. Мөөгийн буцах замдаа Айрон руу хараад цонхноос огт нүдээ салахгүй байна. Үндсэн сурагч болоогүй юм чинь аргагүй дээ. Их гуниглаж байгаа байх гэж бодож байгаад гарлуу нь харснаа алдарт Линдсей гэр бүлийн тэмдгүүдээ ханаас авсан юм бэ? Төрөний цагаан өстэй охин. Тэр бол Илья Линдсей гэхэд мөөгийн амар гайхна. Тэд замдаа нэг буудал дээр хонохоор босоод Айрон өрөөндөө ороод бясалгаж эхэлдэг. Харин гадна талд нь байсан мөөгийн юу ч сонсохдохгүй болохоор нь их сөхөрсөн байна. Залуу эзэнтний сэтгэлийг сэргээх хэрэгтэй гэснээр гадна нэг орк зөнчдэр аваад ирнэ. Мөөгийн дотроо орк зөнчид үргэлж сайн юм хэлдэг. Болох сайн зүйлсийг сонсвол сэтгэл нь сэргэх байх гэж бодоод авч ирсэн байдаг. Нөгөө орк би юу гэснийг чинь зөгнөөд өгье гэснээр насыг нь асууна. Харин Айрон 16 таа гэхэд та хүссэн баатрын нэгдэл рүүгээ орж чадах юм байна. Сэлмээр хичээлээд эхлүүл их урд нь мул өөр чинь
Чи үнэхээр зүүнч гэж юу? Цагаа өрхөө болоод явцгаа эзэнтэй гэд явхад нь нөгөө орк хямс бүтэхгүй байвал энэ чам туслана гэд цаас өгдөг. Бас ийм энергитэй байж 16-тай гэж юу гэд ард нь гайхаад хосрно. Маргааш нь тэргэндээ явж байхад нөгөөх цаасан дээр нь ганцаараа бат зогсохын тулд заавал ганцаардвал байх шаардлагагүй гэх учир бүтээлэг өгс. Харин мөөгийн өчигдрийн орк үнэхээр үлээдэх гар байсан шүү. Насигтэн асуугаад л шалгалтандаа унчихсан хүнээс шүү дээ. Би шалгалтандаа унаагүй тэнцчихсэн. Бас зүгээр л даалгавар биелүүлж байгаа гэхэд тэдний тэрэгтэй Гайрон гэр бүлийн тэрэг ойртож байдаг. Мөөгийн Феррара гэр бүл дургүй Гайрон гэр бүлтэй таарах гэж гээд буухад Гайрон гэр бүлийн 2 дугаар хүү Арон Гайрон мөн Жак Стеварт гэх хоёр нөхөр гарч ирнэ. Гайроны 2 дугаар хүү Айрныг өдөх гэж оролддог. Айрн тоодоггүй. Тэгээд салахынхаа өмнө сэлэмчэд гар барьж нэгнийхээ хүчийг мэддэг юм гэд гар барьтал одоо гарыг чинь хах баазандаа гэд хамаг хүчээрээ атгсан Айрн өө атгах билүү гэснээр Гайроны хүүгийн гарыг эвгүй болгох нөхөн. Тэгсэн дээрээс нэг ярддаг муур ингээд л болоо юу? Наатаха цохиод аваач гэд гараад дэрнэ. Болох ёсгүй зүйлс, логикоор тайлбарлагддаггүй зүйлс, нүдэндээ ширгэлцэхэр зүйлс. Хүмүүс ийм зүйлсийг харахтаа ичид чигэмаа гэж хэлдэг. Хэрв тайлбарлахгүй зүйл таарвал юу гэх вэ гэвэл илб. Энийг илбээр л тайлбарлаж болно. Мөгийн шидэт нь өөрийгөө муур болгочихсон юм байхдаа эсвэл энэ муур өөрөө шидэт юм болов уу гэхэд Жак шидэтэндээ орооцолдвол сайн зүйлээ болохгүй. Ядаж байхад хар муур байдаг гэж бодоод хурдхан шиг л явна. Тэгээд манай хоёр явсаар гэртээ ирнэ. Ирснийхаа дараа гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллож байхад аав нь ирж байх замд нь харсан муурны талаар хэлж өгнө. Тэр муурны нэрийг Рүрү гэдэг. Хүний оюун ухаантай жинхэнэ муур. Бас нийслэлийн их их шидэтгэнгээс хүчтэй гэж байгаа шүү. Үндэ Рүрү Кириллийг өөрийнхөө шав болгохоор ирсэн. Кирилл аха та юу гэж бодож байна гэж асуухт нь Рүрү өө чи Кирилл нь ах байжээ. Нүгээсээ их өөр юмаа гэд ширээнийхэн голд гарч ирэхэд Кирилл Рүрүг барьж аваад чи яагаад энд байгаа юм? Зүгээр ахыг чинь ятгах гээд юугаа ирээд байгаа юм? Кирилл ахтай их хайртай болохоор ахыг нь ятгачихвал чамаагч бас ятгсан гэсэн үг бидтэй гэсэн. Кирилл би хизээч чиний шав болохгүй гэд гарна. Энэ үеэр Гайрон гэр бүлийн гүн Фил Гайрон Айрныг актем дуугаад өөр болтыг сонсоод Харон Феррера надад таалагддаггүй. Тэрний үс, царай, хөөхөн ихнэр, илвчин нохин газар нутгийн хүртэл өдрөөс өдөрт томорч байгаа. Тэдэн дундаас ганц доглох боломжтой нь хүчрхэг болж байна гинэ. Зүгээр өрөөндөл байж байхгүй дээ гэж уурлахад Гайрон гэр бүлийн ууган хүү Райн Гайрон аваа тайвшир дахин тэрэн гიშгэгдэл болно. Утгагүй Феррара гэр бүлийн нутаг дэвсгэр дээр болох эзэнт гүрний өмнөд бүсийн 6 гэр бүлийн уулзалт руу явхад тэр муу залхуу ноёныг өгтөл нь доош хийн гэж хэлнэ. Өглөө бэлтгэлийн зааланд орж ирсэн цэргүүд Айрныг бэлтгэлээ хийж байхыг хараад Актамаасаа хөөдчихсэн юм байхдаа гэж ярилцаж байхад нэг цэрэг нь очоод Айрны бэлтгэлтэй ашиглаж байсан жинг нь өргөх гэж оролддогч бардаггүй. Харин Рүрү Айрны бэлтгэлийг 7 хоног юу ч хэлэлгүй ажиглахад Айрн намайг ятгахгүй байсан юм байхдаа гэд гайхаж байхад нэг цэрэг ирээд эзэнтэй болгоомжтой байгаарай. Учир нь тэр муур хараагдсан гин. Гэсэн ч Айрн Рүрү дээр очоод намайг ятган гэсэн бидтэй. Ягаад юу ч хэлэхгүй байгаа юм? Чи яг л гудамжинд асгасан хайрах шиг уйтгартай гэд хажууд нь ирээд Кириллд намайг сайн магтаад өгөөрэй гэд авахл маягийн мөхөд мөгийн хажуунаас нь эн чинь муурын нүд байна. Энэ байхад Феррара гэр бүлийн газар нутгийн 4-1-ийг авч болно шүү дээ. Ягаад дүүгмэн шаваа болгохыг тэгж их хүсэж байгаа юм? Ийм зүйлийг хүртэл өгөөд зүгээр л шалтгаан байхгүй гэж юу? Надад таалагдсан болохоор л гиснээ дахиад нэмж хахуул өгөх гэж оролддогч. Айран мөнгөөр авч болдоггүй зүйл гэж байдаг юм гэд өгсөн бүх зүйлсийг нь авдаггүй. Маргааш нь Рүрү Айрныг нээх сүртэй том асуудал гарлаа гэж дуудснаа зүгээр хоол идэж байгаагаа харуулж энтер. Тэрний маргааш нь бас нээх сүртэй дуутахаар нь дагаад очсон. Өөр муурны бодлыг асууна. Мэдхгүй юу бодож байгаа юм? Би яаж мэддэг юм? Рүрүг харсан Айрн инээж байгаад гинэт толгоонд нь Мастер Яаны 1 жилийн дотор сэлэм далах шалтгаанаа олоорой гэснэг санаад шууд босоод би хэрхэн сэлмийн замналаа олох вэ гэд сэлмээ далааж эхлэхэд нь Рүрү хөөе Айрн миний шав бол би сэлэмчин илвчин биш яаж илв сурах болж байна. Рүрү сэлэмчин болон бусад гардан тулаанчид өөрсдийнхөө бие буюу дотоод байдалд анхаарч нууцлах хүч болох авраг олж авдаг. Нөгөө талаас шидтэн хүрээлэлдээ буюу гадаад орчинд анхаарч нууцлах хүч болох манаг шинжилнэ байгалийн хууль дүрм логикийг ойлгох гэж хичээдэг. Тэгвэл илв яадаг вэ? Тэд бол ертөнцид байх боломжгүй зүйлсийг бий болгодог. Илвчтэд ертөнцийг өөрчлөх хэмжээний хүсэл хэрэгтэй. Тэдэнд энгийн оршихуй төсөөлөхөөргүй онцгой зүрх хэрэгтэй. Илбийн хүч бол ердөө хүсэл тэмүүлэл. Чиний саяны босоод авчилтаас эвдэршгүй хүсэл тэмүүлэл мэдрэгдсэн. Нэг юмыг хэрчих хүсэл. Багахан тусламжтайгаар чи илбээс ирэж чадна.
Айрон "Энэ миний сэлэн биш болохоор чадахгүй нэ" гэд Рүүрүүг өөрийнх нь зүүдний нууцыг тайлж магадгүй гэд зүүднийхээ талаар хэлэхэд "Рүүрүү, чиний одоо хүртэл хийсэн зүйл хичээл зүтгэл биш, зүгээр л цагийн гарч байсан" гин. Оройн Рүүрүүгийн хэлсэн үгийг нэг л ойлгохгүй орондоо хэвтэж байхад мөгийн орж ирээд Феррера гэр бүлээс зохион байгуулж байгаа өмнөдийн холбооны уулзалт хэд хоногийн дараа болно. Бас Рүүрүүгийн талаарх зургалыг хэлнэ. Тэрний байдаг байсан зүнж гих бүлгэм Рүүрүүг явсны дараа сүрсэн. Бас ноён Жакалийн 2 дахь хүү түүний шав болсныхаа дараа золгүй явдлаар амиа алдсан. Мөнгө хөрөнгөтэй байсан худалдааны бүлэг хар мууртай таарсныхаа дараа дампуурсан гээд гарч явна. Гэтэл орон дороос нь энэ бүх яриаг нь сонссон Рүүрүү гарч ирээд гуниглахад "Зүгээрээ, би харсандаа л итгэнэ. Чамтай байхад азгүй зүйл тохиолдох юм бол тэр үед нь л юм бодно" гэх мэтчлэн тайвшруулах үгс хэлэхэд Рүүрүү баярлсандаа Айронд муурны нүдээс ч илүү үнэтэй бэлэг өгнө. 7 хоногийн дараа өмнөдийн 6 гэр бүл бүгд Феррера гэр бүлийн харшид ирнэ. Бауэр, Фред, Лестер, Рассел болон Гайрон гэр бүлүүд. Айроны аав хундгийн үг хэлээд бүгд хундагтай дарсан авна. Тэгсэн бүгд Айрон руу амар сонио хараад байдаг. Айрон дотроо "Би юу буруу хийчих вэ" гэхэд нь Айрон Феррера "Чи хундгаа буруу бариад байна. Тэгж бариад байвал гарын дулаан чинь дарсанд очих болно. Тийм болохоор нарийн хэсгээс нь барьдаг юм. Язгууртанд энэ зэргийн ширээний соёл байх ёстой шүү дээ. Тийм шүү. Үүгээр л бид харц ардаас ялгарна шүү дээ. Чиний түмэн зөв." Язгууртны энгийн асуултуудад хариулж чадахгүй байсан Айрон шууд өрөөг орхиж гараад гадаа нь "Гэр бүл минь яаж энэ бүхнийг тэлсэн байна? Би ч муу хүү юм аа" гэд үйлж байснаа шууд уурлаж сэлмээ далааж эхлэхэд бусад гэр бүлийн хүүхдүүд орж ирээд "Халс тулдахгүй, арай хундаг барьж чаддаггүй шигээ сэлэмж барьж чаддаггүй юм уу? Нэг жилийн дотор сэлэм барьж сурна гэж юу байх вүдэ" гэсэн манай хүн жинхэнэ алаад үгүй гэсэн царайтай хүрээд ир гэж хэлнэ. Лестер гэр бүлийн Кевин гэх хүү амар өөртөө ихтэй хурж ирээд нэг л дайралтаар ялагдахад Рассел гэр бүлийн ууган хүү Мартин гихч Айронтай тулалдана. Нөгөөх гар чинь тасалтгүй дайрч байснаа Айроны нэг цохилтыг аваад гар мар нь эвгүй болсон байхад дахиж дайралт орж ирээд дууслаа даа гэтэл Гайрон гэр бүлийн нуухан хүү гарч ирээд "Наттай бас тулалдаач" гэдэг. Гэхдээ жинхэнэ сэлмээр тулааны эхлэмэгц Айрон зүгээр сэлмээ далаас нь нөгөө гарын сэлмэн голоороо хуваагдцдаг. Тэнд байсан бүх хүүхдүүд гайхаж байхад тэдэн дээр бусад томчууд орж ирнэ. Райан шууд юуч болоогүй юм шиг "Айрон намайг 5 метрийн цаанаас сэлмээг минь 2 хуваалаа" гэсэн бусад томчууд Айроныг магтана. Тэгээд Райан гэрлүүгээ буцахдаа "Би өшөөгөө заавал авнаа" гэсэн царайтайгаар л буцна. Тэгээд Айрон гэр бүлээ дахиж доог тохуу болгохын тулд илэв сурахаар болно. Рүүрүү багш хичээлээ шууд заана. Тэр нь гисэн өдөрт чин сэтгэлээсээ 1000 удаа сэлмээ далаана. Айрон сэлмээ далааж байхдаа бүх хүчээрээ далаах ёстой юм байхдаа эсвэл тэнэг байсан үеэ бодоод гэр бүлээ гисэн хайраа сэлмэндээ шингээх ёстой юм болов уу? Хэний ч үл тоож чадхааргүй гайхалтай сэлмийн эрдмийг хөсөх ёстой юм болов уу гэж ботсоор аль хэдийн 10 хоног өнгөрсөн байдаг. Би яг зөв хийж байгаа болов уу гэд өөртөө эргэлдэж байхад нь Рүүрүү ирээд "Айрон, дүрлзэж буй сэтгэлийг юу хөргөж, хатуу зүрхийг юу будалдаг" гэж. "Энэ бол өөртөө эргэлзэх явдал юм. Өөртөө итгэхгүй байгаад чинь бусад хүмүүс чамд итгэнэ. Бусадтай хамт байхад алхам бүр чинь илүү хүчтэй. Гэтэ надад итгэдэг хүн байхгүй. Би чамд итгэдэг. Чамайг гудамжны хайрга гэсэн байхаа. Чи хайрга мөнч, хатуу, гөлгөр, хөөхн хайрга. Харин Кирилл бол алмаз. Чамд итгэдэг хүмүүс их байгаа" гэд явна. Оройн Айрон ботхдоо аав ээж, Кирилл, найзууд минь, мастер, багш нар, бас Рүүрүү тэд бүгд чадваргүй надад итгэсэн гэж юу? Би ч бас бусдад итгэдэг нэгэн болмоор байна. Номын санд ном уншиж байсан Кирилл хүчтэй элбийн энерги мэдрээд ахынхаа өрөөнд ирэхэд Айрон аль хэдийн элбийн хүчээс ирээсэн. Бас хэний ч орж чадхааргүй газар руу орсон. Эндээс Айрон өөрийнхөө хүссэн зүйлийг авсан цагт л гарч болно. Тэр болтол тэнд бэлтгэл хийн. Гэхдээ хизээ ирэхийг нь хэн ч мэдэхгүй. Харин Айрон нөгөө зүүдэндээ ирсэн байдаг. Сэлмээ залааж буй залуугийн зүүд. Энэ л үед тэр залуу анх удаа царайгаа харуулна.